2030 он гэхэд экспортыг 22 тэрбум Америк доллар түргэнэ. Эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш хадгална. Нэг хүн доногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг жилийн дүнгээр 10.7 мянган Америк доллар түргэнэ. Инфляцийг 5% түргэн бууруулна. Төсвийн сахилгыг чанд хатан мөрдөн, хөрөнгө оруулалтын урсгалаа хувийн хвшилтэд чиглүүлнэ. Орон нутгийн эдийн засгаа дэмжиж төвлөрлийг сааруулна. Мөн хүний хөгжлийн индексийг 8% сайжруулж, дундаж давхаргаа 20%-аар дэлж, эдийн засгийн өсөлтийн өгөөжийг эргэн бүртгүүлж, Монгол улс өрсөлдөх чадвараараа дэлхийн эхний 50 орны нэг болох зорилтыг тавилаа. Ирэх 5 жилийн хөгжлийн төлөвийг ханган хэрэгжүүлэхэд Монгол улсын 2026-аас 2030 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг мөн боловсруулж хамт өргөн мэдүүллээ. Энэ хөтөлбөрт 30 тэрбумаас дээш өртөгтэй техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь хийгдсэн, урт улан дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төслүүдийг эренбэлж энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгалаа. Өөрөөр хэлбэл энэ бол зорилгоо хөрөнгө оруулалтаар баталгаажуулсан ийм бодит хөтөлбөр юм. Монгол улсын 2026-аас 2030 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 66.6 их найт төгрөгийн үнэлгээтэй 87 төсөл тусгагдсан. Үүнээс 39 төсөл нь буюу 44.8% нь улсын төсвийн дэмжлэгээр, 25 төсөл нь буюу 28.7% нь гадаадын зээл тусламжаар, 14 төсөл буюу 16.1% нь шууд хөрөнгө оруулалтаар, 8 төсөл төр хувийн хвшлийн түншлэл, холимог их усүрээр санхүүжилэхээр тооцлоо.